Өнөөдрийн ярилцлагаа бид бас энэ цэцэмэд эмнэлгийн эмч Соёлмаатай гэсэн ярилцъя. Тэгэхээр Соёлмаа эмч бас энэ салбартаа 18 жил ажилласан ийм туршлагатай эмч юм байна. Тэгээд та өөрийгөөс танилцуулаад тэгээд энэ чиглэлийн өвчнийг танай эмнэлэг дээр эмчилж байгаа. Тэгэхээр ер нь бид нар энэ төр засгийн бодлогод яг юуг тусгамаар байна? Тэгээд хуулинд бас юуг тусгамаар байна? Ер нь яг юун дээр манай ус бид их анхаармаар байна. Би донтол судлаач юмч юуны бусад орнуудад аддиктологийн эмчигч ярьдаг. Энэ маань бүх төрлийн донтолтын эмгэгүүдийг эмчилдэг, төрнийг судалдаг, шалтгааныг зөө тогтлыг эмчилдэг тийм эмчнэрийг хэлдэг. Өөрөөр хэлбэл энд маань ямар донтолтууд орох вэ гэхээр нэгдүгээр хамгийн одоо үед нэлээд тулгымцсан асуудал болоод байгаа сэтгэц эдвэт мансууруулах бодисын донтол, дээрээс нь арх зөвхтөрүүлэх ундааны хэрэглээ, хэвтрүүлэн хэрэглээ. За тэгээд бусад нойрны эмүүд, янз бүрийн бусад аптекийн бас эм тарианууд бас ордгийг. За тэгэхээр донтолт маань бас дараагийн нэг асуудал нь зан үйлийн орчин үед онлайн покер тоглоом, мөрөдө тоглоомын энэ донтолт ихсэж байгаа. Тэгэхээр энэ манай эмнэлэг маань ерөнхийдөө яг донтолтын тэр тусмаа мансууруулах бодис, сэтгэц эдвэт бодисын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг байгаа. За энэ эмгэг маань бусад өвчин эмгэг шиг тийм бас амар хялбар бол биш. За дэлхийн нийтэд ялангуяа дэлхийн хөгжилтэй орчин үеийн улс орны хөгжилтэй холбоотой бусад бүх оронд энэ эмгэг ихсэж байгаа. Тэрийг дагаад бас манай оронд ихсээд байгаа. Тэгэхээр энэ маань бидний мэрэгчлэлтүүдийн хамгийн сэтгэл зовоос асуудал болоод байгаамаа. За тэгэхээр бидний өнөөдрийн төвшөнд нэгдүгээр бас хүний нөөцийн асуудал, хоёрдугаарт мэдээж хүмүүсийн энэ эрүүл мэндийн системтэй яаж энийг холбож хүмүүст таатай нөхцлөөр үйлчлэх вэ гэдэг. Энэ маань архаг өвчин учраас олгооны өвчин шиг 7 хоног эмнэлэгдээд гардаггүй учраас бид нэр дуртугтай хугацааны дэмжлэг хэрэгтэй болчиход байгаа юм. Архаг өвчин гэж би сая хэлсэн. Энэ маань яг чихрийн шижин, даралт ихсэх өвчин, бусад өвчнтэй адилхан удаан хугацаар магадгүй нэг хүн насан туршид үргэлжлэж болцсохгүй тийм өвчин байдгийг. Тэгэхээр л энэ маань төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Бусад орнуудын туршлагыг харахаар энэ маань хувийн хвшлүүд ангаараа авч явах хүндрэлтэй. Заавал төрөөс ядахна 50-50% тийм үү? Хүмүүс 50% өөрөөр төлбөрөөр төлн төрөөс нэг 50% даатгалын санхүүжилт орж ирнэ. Түүнээс 100% гэхээр бас жаахан бэрхшээлтэй. Улсын хурлаар энэ хууль батлагдах хилцэгдэж батлагдана. Тэгэхээр харин яг энэ чиглэлээр асуудлыг яг нэг салгаж үзэх ёстой л гэж би боддог. Жишээлбэл нэг хэсэг нь бол гэмт хэрэгтэй. Энэ бол борлуулдаг ашиг олж ид. Нэг хэсэг нь бол донтолт бол өвчин юм аа. Энэ өвчнийг бол заавал эмчлэх ёстой. Энийг эмчлэхийн тулд орчин байх ёстой, эмч байх ёстой. Тэр тусмаа бүр сайн дурын үндсэн дээр хүмүүс өөрсдөө эмчилгээгээ хийлгээдэвэл энэ илүү үр дүнтэй гэсэн ийм зүйлүүд байгаа юм. Тийм. За тэгээ сайн дурах гэж бид нар бас хэлдэг л дээ. Гэхдээ энэ эмгэгийн хүнд үедээ шаардлагын байдалтай бодисоо юм уу согтруулах ундаага хэрэгэлдсэн яг тэр үедээ нөгөө хүнд чинь хүнд байдал үүссэн шаардлалт явагдсан үед хизээч хүн сайн дураараа ирдэггүй. Тэр үед жаахан албадан шаардлагатай гэрийнх нь голцоо ирнэ. Тэгээд бид нар тэр үед бас тодорхой хэмжээгээр тэр хүний чинь 3-7 хоног гарахгүй байжгаад ингэж шаардлагыг гаргахгүй тэр хүн маань гараал яваад хизээж тэр хүн өвчин учраас өөрөө би эмчлүүлье сайн дураараа гэдэг нь бас жаахан өрөөсгөл. За мэдээж шаардлагын тайлаад хорлогын тайлаад тэр хүний биеийн байдлыг эрүүл болгосны дараа бол сайн дураа асуудал яригдана. Сайн дурах гэдэг нь та улирал сар болгон юм уу 14 хоног тутамдаа эргэх холбоотой нөгөө энэ эмчилгээндээ тэр наркотик аноним, алкогол аноним гэдэг нөгөө цуглаанууд байдаг. Тэрэндээ заавал ирж явах ёстой гэдэг шаардлагыг бид нар тавьдгийг. Энэ маань болохоор яг сайн дурын үндсэн дээр эмчлэгддэг. Хордлого тайлах нь үндсэндээ баг албадлагын эхний шатандаа албадлагын шин чанартай болчиход байгаа юм. Монгол улсад ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг их цөөхөн байдаг юм байна. За энэ төрлийн бас чиглэлээр зөвлөгөө өгдөг хүмүүс. Тэгээ сэтгэл судлаачд бас яг мэрэгсэн сэтгэл судлаач их цөөхөн байна л да. Тэгэхээр энэ чиглэлийг л бид нар аль болохоор олон илүү хүртээмжтэй болгох яг хэсэг салбар мөн үү гэхээр мөн байна. За өмнө нь өөр бусад чиглэлээр бас зөндөл олон эмнэлгүүд бий болчлоо нэг үе бодоход. Гэтэл яг энэ чиглэлийн эмнэлэг төдийлөн баг хүмүүс энийг бодохоор л сэмүүт рүү очих ёстой ч гэдэг юм уу боддог. Яг энэ танах шиг ийм эмнэлэг байдгийг би бас сая л мэдлээ таньдаг хүнээсээ л дамж мэдсэн. Тэгэхээр танах бас энэ чиглэлийн бас сурчлагаагаас сайн хийгээсэй л гэж хүсэж байна л да. Баярлалаа. Тэгээ яг зөв манад бусад оронд бол донтолтын нөхөн сэргээгт энэ маань нөө сэтгцийн үндсэндээ
эмгэг учраас одоо бэрхшээлтэй болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар одоо жишээлбэл одоо харуулт өгсөн хүнийг 10 хоног харуултын эмчилгээ шимэгдүүлэх эмчилгээ хийчээд гараа та 6 сар нөхөн сэргийн эмчилгээнд яваараа гимнастик хийгээрэй гэж хэлдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ маань бид нар энд 7-оос 30 хоног хэвтүүлж хорлогын тайвшруулчаад бас нөхөн сэргийн эмчилгээнд энэ хүн 6-аас 1 жил. Тэгэхээр Монголд яг одоогийн байдлаар яг тийм нөхөн сэргийг төвүүд их шаардлагатай байгаа. Тэр манд яг төрөөс дэмжиж явах хэвээр тэр хүмүүст туслах, одоо хооллох, тэр хүнд одоо тэндээ байрлуулах, тэр нь яг төрийн дэмжлэг хэрэгтэй. Тэгэхээр тийм нөхөн сэргээх төвүүд одоо их чухал байна. Тэгэхээр манай аймаг бол одоохондоо яг нөхөн сэргээх төв шиг бас ажиллаж чадахгүй байна. Зөвхөн одоо хордлого дайлах шатандаа тэгээд сэтгэл заслын хурц үеийн дараа тэгээд дараа нь сэтгэл зүйч маань ярилцаад ингээд нөгөө хүнтэйгээ энэ эмнэлэг дотор тэгэхээр энэ эмнэлэг бас хажуудаа дахиад нөхөн сэргээх төвтэй байвал тэнд маань хүмүүс хамрагдах нь илүү удаан хугацаар хамрагдах нь шүү дээ. Гаднаас ирж очиод эсвэл тэндээ байрлаад тэр одоо бол нөхөн сэргээх төв нэг л байгаа. Одоо нөгөө хан уйл дүүрэгт нэг донтолтын нөхөн сэргээх төв гээд байгуулагдсан. Тэр маань их сайн амжилттай ажиллаж байгаа гэж би ойлгож байгаа. Тэрэн шиг төвүүд их байвал зүгээр. Хүүхдийн тусламжийн утас гэж байдаг шүү дээ 3 оронтой. Тэрэн шиг одоо ийм донцсон хүмүүст ингээд тусалдаг тийм утас байдаг юм уу? Хүмүүс утастай тийш. За энэ бол одоо улсын эмнэлэг дээр Сэмүт дээр байгаа. Тэгээ тэрүүгээр зөвхөн зөвлөгөө богино хугацааны одоо өөрийнхөө талаар одоо зөвлөгөө мэдээлэл авна. Тийм тусламж утас гадаадд байдаг. Тэгэхээр манай дээр одоохондоо тийм утсууд байхгүй. Тэр их чухал. Хүмүүс өөрөө тийм энэ маань бас нэг талаасаа нөгөө хүний нэр хаяггүйгээр бас нэр хүндийн одоо нууцлж эмчилдэг учраас тэр хүн утсаар бас тодорхой хэмжээний зөвлөгөө аваад хаяг асуугаад ирэхэд тийм утсаас шаардлагатай. За баярлалаа. За баярлалаа.